Гаагыг бол 1986 оноос хойш миний хувьд одоо таньж мэднэ. За бид бол Гаагийн аав ээжтэй бас гэр бүлийн одоо сайхан найз танд нөхдөд байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бид бас сайхан одоо нөхөрлөж хамтарч ингэж одоо ирсэн ийм хүмүүсээ. Тийм учраас Гаагийг бол багаас нь одоо өнөөдрийг хүртэл бас нэлээд сайн мэдэх байхаа гэж одоо бодож байгаа. Гаагыг бол багтаа одоо их сэргэлэн цогоо бас одоо ажиллаж хичээнгүй тийм номд одоо их дуртай ийм одоо хүүхэд байсан. Тэгээ бас Гаагийн нэг сайхан онцлог зан чанарыг бол би юу гэж боддог гэхээр ер нь хүний ачийг одоо бас дурсаж явдаг юм байна. Өдий хүртэл энэ их хугацаанд аав ээжийнхээ найзуудыг биднийг бол орхилгүй хамтдаа одоо бидний сургаал зөвлөгөөнийг одоо авч ингэж амьдралдаа одоо бас зөв амьдарч яваад нь бол бас баярлж байдаг. За Гаагыг бол үнэхээр одоо Монголын ард түмний нэгэн одоо сайхан мэдлэг чадвар өндөр ийм одоо боловсон хүчин байгаа. Тэгээд энэ залуу наснда бас төр засгийнхаа төлөө ард түмнийхээ төлөө сурсан, мэдсэн мэрэгжлийн одоо зориулж яваад нь бол бас талархаж явдаг. Ер нь тэгээ тав хүнийхээ хувьд эдний одоо аав ээжийн удам ухсааг нь аваад үзэхэд бол их тийм сайхан даруй төлөв. Аав нь бол маш их тийм шудраг, үнэнч, олон сайхан найз нөхдөд ийм одоо хүн. Тийм учраас бол тэр зан чанарыг бол их авсан юм болов. Ер нь одоо бас олонтой түмэнтэй одоо явдаг ийм их сайхан зан чанар бол байдаг гэж одоо боддгоо. Тийм ч учраас одоо энэ Монгол улсын их хуралд одоо өөрийнхөө нэрийг дэвшүүлж ард түмнийхээ итгэлийг авч цаашдаа Монголын төрийн төлөө одоо зүтгэж яваад нь бол бас баярлж байна. Нөгөө нэг талаар бол цаашдаа энэ Монгол улсын одоо их хурлын сонгуульд одоо амжилттай оролцож өөрийнхөө одоо сурсан мэдсэн чадвар дадлыг одоо Монголынхаа ард түмний төлөө зориулахаар ингэж сэтгэл зориг шулуудаж байгаад нь бол бас талархаж байна. Та бүхэн Монголын ард түмэн ч гэсэн бас дэмжиж, тусалж, за энэ хүнийг одоо бас Монголынхаа одоо ард түмний хөгжил цэцгэл, за мөн одоо сайхан амьдралын төлөө бас дэмжиж туслахыг бас хов хүнийхээ хувьд бол бас хүсэж байна. Ер нь бол монголчууд бид бол залуу боловсон хүчин тэр тусмаа одоо бас сайн хүмүүсийг бол дэмжиж ажиллах нь бол Монголын ард түмний хувьд бол маш одоо хэрэгтэй. За нөгөө нэг талаараа бол Гаагийг бол бас их тийм буянлаг хөвгт. Ер нь хинд одоо буйны сэтгэл байна. Хинд одоо тийм буянлаг одоо зан чанар байна. Тэр хүн бол амьдралдаа одоо сайн явдаг юм ертөнцийн зам байдгаа гэж бол би одоо бодож явдаг. Энэ утгаараа ч гэсэн Гаагийг бол бас тийм буянлаг. За нөгөө нэг талаараа бол бас хүнийг өрөвдөж хайрладаг. Бас бусдыг одоо хайрлж бусдын төлөө гэсэн ийм сэтгэлтэй байдагт нь бол лам хүнийхээ хувьд бол бас талархаж явдаг. Энэ бол бас хүний нэг маш сайн одоо зан чанар гэж одоо бодож байгаа. Энэ талаараа бол бас нэлээд давуу одоо сайн талтай гэж одоо боддог. За цаашдаа бол энэ улсын их хурлын сайхан одоо нэр хүндтэй энэ ажил үйлсэд зүтгэхээр одоо өөрөө одоо мэрийж олон түмний итгэлийг авч ингэж яваа нь бол бас энэ хүний хувьд бол бас нэлээд одоо чухал үүргийг одоо үүрж байгаа гэж одоо бодож байна. Ер нь одоо Гаагийг бол бусдын тусын тулд олонний одоо хүнд ачааг үүрээд явах ийм одоо итгэлтэй хөөн гэж одоо бодож байгаа.